Инфляц сүүлийн 2 жилийн хугацаанд дах дээд түвшиндээ хүрлээ. Нямбатар махны үнийн өсөлтөөс болж ажиллаа өгсөн анхны хотын дарга боллоо. Махны үнийг тогтворжуулахад засгийн газар 10 тэрбум төгрөгийн татаас олгоно. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн Хятад дахь айлчлал хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөөлж чадсангүй. Төгсөлтийн баярт зориулан эцэг эхчүүдээс мөнгө хураахгүй байх сайдын тушаал цаасан дээр үлдсэн байна. Шинэ 7 хоногийн мэд хүргэе үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Сүүлийн 2 жил гаруй хугацаанд нэг оронтой тоонд тогтвортой хадгалагдаж байсан инфляцийн түвшин 10.1% хүрч 2 оронтой тоороо өсөрлөө. Хамгийн ноцтой нь энэ инфляцийн 4 орчим нэгжийг буюу бараг тал хувийг нь дангаараа махны үнийн өсөлт бүрдүүлж байгааг үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Өмнөх жилүүдийн хаваарт махны үн килограмм тутамдаа 1-ээс 2,000 төгрөгөөр л нэмэгддэг байсан бол энэ хавар 8-аас 10,000 төгрөгөөр өсчээ. Хаврын үйлрэлд махны үн нэмэгддэг бичигдээгүй хэлвэ. Гэвч энэ жилийн өсөлт иргэдийн халаасыг өөр тажид байгаагүйгээр хоосолж эдийн засагт улаан гэрэл асаллаа. Үхрийн махны үн 36,000 давж нэмэгдсэн нь олон талын шалтгаантай гэж албаныхан үзэж байгаа юм. Махны экспорт нэмэгдснээс шалтгаалж нийлүүлэлт буурч хомсдол үүссэн байна. Мөн өмнөх жилүүдэд болсон зуд турхан цаг агарын хүндрэлчмэн тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэдгийг хэлж байлаа. Үүний өсөлт нь бол улирлын шин чанартайгаар ерөнхийдөө үн хэлбэлцдэг бүтээгдэхүүн байж байгаа. За 1-ээс 6 сард ерөнхийдөө өсдөг. За 7-оос 12 сард бол үн нь бол буурдгаа гэсэн тийм хандлагатай. За энэ хандлагынхаа дагуу бол одоо үн өөрчлөлтөд явж байгаа. Гэхдээ одоо энэ жилийн онцлог зүйл нь гэх юм бол өмнө жилүүдээс өсөлтийн хурдц нь бол 3-аас 4 дахин өндөр байгаа. Сүүлийн одоо 5 жилийн махны дундч үнийг ахын бол одоо 21 онд жишээлбэл үхрийн мах бол 13-аас 15,000 төгрөгийн үнэтэй байсан. За жилд 1,000-аас 2,000 төгрөг одоо нэмэгдэж яваад одоо нодлонгийн үдийд бол 20-с 23,000 төгрөгийн ерөнхийдөө үнэтэй байсан. Одоо бол 31-ээс 36,000 төгрөгийн хооронд үхрийн мах жишээлбэл хэлбэлцэж байна. Тэгэхээр өмнө жилүүдийнхаа одоо нэг өсөж исэн хэлбэлцлээс 3-аас 4 дахин одоо илүү хурдтай яваад байгаа. Ийхүү инфляц өсөлттэй гарч иргэдийн худалдаа авах чадвар мууцаар байна. Энэ хооронд улсын төсвийн алдагдалч мөн өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа юм а. Энэ оны эхний 4 сарын байдлаар төсөв 1.4 ихний төгрөгийн алдагдaltaй гарлаа. Төсвийн алдагдал ингэж 1 их 80 давхад дараах хүчин зүйлс нөлөөлсөн байна. Буурж байгаа орлогуудыг үзэхлээр орлогын албан орлого бол 149 тэрбум төгрөгөөр бол буурсан байна. За үүнтэй бол онцгой албан орлого 108 тэрбум төгрөгөөр бол тус бол буурсан хүсэтгэлтэй байна. За мөн хөрөнгийн зардал өмнөх оны өмнөөс 878 тэрбум төгрөгөөр 2.2 дахин өссөн нь бол зарлага өсөлтөд голлох нөлөөг бол эзэлсэн байна. Хөрөнгийн зардал дотор бол барилга байгууламжийн зардал 731 тэрбум төгрөг буюу 2.4 дахин. За их засварын ажлын зардал 36.9 тэрбум төгрөг 2.8 дахин өссөн нь бол хөрөнгийн зардал өсөлтөд голлох нөлөөг үзүүлсэн байна. Төсвийн алдагдал өнөөдөр л гинт 1.4 их найдад хүрч байгаа юм биш. За бүр өнгөрсөн оны төгсгөлдөл төсвийн орлого тасалдаж цалин тэтгэврээ тавьж чадахгүйд хүрээд байсан. За арга буюу 10 гаруй аж ахуй нэгжээс 1 их найд орчим төгрөгийн татварыг урьдчилж авсан тухай салбарын сайдаар ажиллаж байсан жавхлан ярьсан байдаг. За энэ нэгдгээр аж ахуй нэгжүүдийн 2026 онд төлөх ёстой байсан татвар юм. За нэгэсэндээ засгийн газар 2025 оны төсвийн цорхоогоо нөхөхийн тулд 2026 онд төлөх ёстой байсан татварыг нь зарим томоохон аж ахуй нэгжүүдээс төрүүлээд авчихсан гэсэн үг. За иймдээ ч өнөөдөр орж ирэх ёстой 1 их 80 орчим төгрөг орж ирэхгүй. За энэ чинээгээр төсөв алдагдaltaй гарч байна. Зарим их сурвалжуудын хэлж байгаагаар төсвийн алдагдал бараг 2 их 80 давчсан яваа гэх мэдээлэл хэлж байгаа юм а. Улаанбаатар хотын мэйер Нямбатарыг огцруулах ерөнхий сайдын бямба гарагт хийсэн мэдээлэл өнөөдөр алавжлаа. Ингэхдээ хотын даргыг өөрөхт ажиллаас нь чөлөөлөх болсон үндэслэлээ Нямбатарыг хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй. Тэр тусмаа махны үнийн өсөлт, нийслэлийн иргэдийн хүнсний хангамж, нөөцийн махны бэлтгэлийг хангалттай базааж чадаагүй гэдэг шалтгаанаар чөлөөллөө. Ингэснээр Нямбатар махнаас болж ажиллаа өгсөн анхны хотын дарга болж байна.
За Тэнгэр телевизийн мэдээний сурвалжлах баг хангар дурдан дээр ажиллаж байна. За энд яг одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дугаар хурал болж байна. За энэ удаагийн ээлжид хуралдаанаар гандаа орчмын суурьшлын бүсийг одоо аялал жуулчлалын бүс болгох тухай асуудлыг бол хилцэх товтой энэ дагуу одоо хуралдаан үргэлжилж байна. За энэ удаагийн хурлын одоо хуралдааны товд өнгөрсөн бэм гарагт ерөнхий сайд уучрал одоо хотын засаг дарга Нямбатарыг огцруулахтай холбоотой асуудал одоо хуралдааны товд багтаагүй учраас энэ тухай бол одоо хараахан хилцээгүй байна. За ер нь бол хуулиндаа юу гэж тусгасан байдаг вэ гэдгийг бас та бүхэнд танилцуулахад за засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 64-ийн 3-т дээд шатны засаг дарга ерөнхий сайд энэ хуулийн 64-ийн 2 заасан тохиолдолд цохих шатны хурлын санал эсвэл өөрийн санаачлагаар огцруулах шийдвэр гаргана. За энэ шийдвэрээ тухайн хуралд нэн даруй мэдэгдэх бөгөөд хурал 15 хоногийн дотор засаг даргад шинээр нэр дэвшүүлнэ гэж заасан. За үүний дагуу нийслэлийн засаг даргыг огцруулсан шийдвэрийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд бол ерөнхий сайд бол удахгүй мэдэгдэх байх. За ингээд 14 хоногийн дотор дараагийн одоо шинэ засаг даргыг одоо тодруулах хүний нэрийг бол дэвшүүлэх юм хуулийн заалттай байгаамаа. Улсын хэмжээнд явагдаж байгаа мега төслүүдээс гадна за Улаанбаатар хот биедан хэрэгжүүлж байгаа олон томоохон төслүүд эхэлсэн. Харамсалтай нь бас энэ улс төрийн нөхцөл байдал энд нэлээд одоо саад дотор болж байгаа. Монгол Улсын засгийн газраас тодорхой шийдвэрүүд гаргаж зарим төслүүдийг зогсоосон байж байгаа. Тэгээ энэ ч утгаараа бас дотоод энэ зөрчлүүд бас нэлээд хурцж байгаа шиг байна. За үзэгчдээ манай сурвалжлага хангар дурднаас үргэлжилж байна. За яг одоо хотын дарга Нямбатар одоо үүрэгт ажиллаад хамаг тэмдэгэ хүлээлгэж өгөх одоо ажил энд болгож байна. За засгийн газрын шийдвэрийг танилцуулахаар засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б-инх баяр одоо ирсэн гэсэн мэдээлэл байна. Ингээд бүгдээрээ дотогш орцгоё. Монгол Улсын ерөнхий сайдын захирамж Монгол Улсын үндсэн хууль тогтоомжийн хүрээнд гарсныг та бүхэн танилцуулж байна. Энэ хууль тогтоомжийн дагуу дараагийн нийслэл хотын засаг даргыг нэр дэвшүүлж томилох хүртэлх хугацаанд мөнхөд дарга өөр гүйцэтгэх нь хотын ажил тасралтгүй явах ёстой. Хотын иргэдийнхаа өмнө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр 2026 онд хэрэгжүүлэхээр зорьсон зорилтуудаа хэрэгжүүлэхийн төлөө энэ ажлыг алхам зогсоохгүйгээр үргэлжлүүлэхийн төлөө хичээж ажиллана. Нямбатарыг эрх мэдлээс нь мутлах компанид ажил оны өмнөөс яригдж, он гарснаар улам итгэвчиж явсаар үндсэндээ 5 сарын дараа суудлаас нь буулгалаа. Гэхдээ огцруулах болсон үндэслэл нь олон нийтийн хардлагыг ирэхгүй дөрүүлж байна. Туулын хурдны замд эргүүдээ хотын бондоор босгосон мега төслүүдийн санхүүжилтийн зарцуулалттай холбоотой асуудлаар огцруулсан бол хинч гайхгүй байсан. Харин тэгтэл дээрээ хөх тэнгэрээс өөр зөвлөгийн мэд хэд хэрэг мэдлэлтэй явсан хотын даргаыг нөөцийн банкны хомсдол гэдэг дэндүү жижиг асуудлаар шалтгаалж унагсан нь хачирхалтай байна. Угтаавал Нямбатар өнгөрсөн хугацаанд хотыг хэрхэн удирдсанаас шалтгаалж дөнгөө тавилж байгаа хэрэг огтхонч бишээ. Үүндээ ардын намын дотоод зөрчлөөс шууд хамаатай. Намын дотоод хагарал 2 ерөнхий сайд, 2 улсын хурлын дарга, 1 иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаыг огцруулад байсан бол ийхүү хотын дарга хэлж ирлээ. Гэхдээ Нямбатарыг огцруулснаар Монгол Ардын нам доторх зодон зогсохгүй. Харин ч 2027 оны ерөнхийлөгчийн сонгуул, 2028 оны улсын хурлын сонгуулийн үр дүнд нөлөөлөх үз том уналтын эхлэл болох нөхцөл үүслээ. Өнөөдрөөс яг 1 сарын өмнө Тэнгэр телевиз 7 мэдээллийн хөтөлбөрөөрөө махны үн огцом нэмэгдэж байгаа тухай мэдээлэл бэлтгэж байсан. За сарын өмнө махны үн килограмм тутамдаа 10,000 төгрөгөөр нэмэгдэж өхрийн махал гэхэд түүхэндээ анх удаа 30,000-ыг давж байсан юм а. Монгол улсын хувьд энэ бол зүгээр нэг үнийн өсөлт биш, үндэсний хэмжээний санхүүгийн хямрал болон хувирч байгааг бид хөндөж байсан юм. Иргэн сануулъя. Одоогийн аншаар 1 кг өхрийн махаар 4 амбултай айл дунджаар 2-3 удаа хоол хийдэг гэж тооцоож үзье. Өдөрт 1 удаа хоол хийдэг айл сард 12 кг мах худалдаж авах шаардлагатай. Ингээд сарын зардал нь 400,000 төгрөг болно. Харин өдөрт 2 удаа хоол хийдэг айл сард 24 кг махыг 800,000 төгрөгөөр худалдаж авна. Өөрөөр хэлбэл сарын 2 сая төгрөгийн цалинтай хүн сарын орлогынхоо 20-40%-ийг зөвхөн мах авахд зарцуулж байна. Бууч одоо ингээд 70,000-аар би чинь бараг 4-5 кг мах авдаг гэсэн чи одоо 2 кг гарав.
Ийм л тэгсэн мөртлөө цалин ерөөс нэмэгдээгүй. Яг хэвэндээ. Бараг одоо би бараг 10 мянган дангуй явахад ерөөсөө шинэ мах ерөөсөө байхгүй. Тэгээд ганцхан энэ газар энэ охин дээр л байж бусдын дандаа зойрны мах шүү дээ. Тэгсэн мөртлөө зойрны мах нь болохоор зөв бүр одоо 33 35. Тэтгэврийн бид нар тул одоо маш хүнд байна шүү дээ. Одоо маш хүндтэй бүх юм өргөн хэрэглээ нэмчид үнэтэй байна. Гурал удаач үнэтэй байна. Ийм үнэтэй махыг худалдаж авахын тулд иргэд лангуу болгон руу өнгийж ирж хайж байгаа дүр зураг захуудад ажиглагдлаа. Энэ байдлыг махны худалдаа эрхлэгчид хүртэл батлан ярьж байна. Жишээлбэл махны худалдаа эрхлэгч Амина Чэнж болон малчтаас өдөрт 2 удаа үхрийн мах авч борлуулдаг байсан бол одоо олдохоо билсэн гэлээ. Өдөр тэгээд 1-2 өдөр зарна шүү дээ мэдээ. Тэгээ одоо тэгж зарч чадахгүй. Тэгээд авъя гэт ч мах нь бас байхгүй. Бас нөөцийн махаа хадгалсан. Дээрээс нь хувь хүмүүсийн хадгалсан мах гэж байдаг байхгүй. Энэ жил тийм юм ерөөсөй байхгүй. Одоо өдөр тусмал мах нь үнд ороод шүү. Олдсон байгаагаас чинь хэлэхэд хэцүү шүү дээ. Өдөр алган шинэ мах нь өсөөд, зайрны мах нь өсөөд тэгээд олдохгүй байхад Мах яагаад үнд орж олдохоо байсан шалтгааныг худалдаа эрхлэгчдийн зүгээс гадагшаа гарах экспорт өссөн гэж харж байлаа. Харин салбар яамны зүгээс үүнийг үгүйсгэж өөр тайлбарыг өглөө. Манай улс 2023 онд 80.4 мянган тонн, 2024 онд 71.5 мянган тонн, 2025 онд 85.6 мянган тонн махыг экспортлжээ. Хэдийгээр гадагш гарах махны бит хэмжээ нэмэгдсэн ч гэлээ нийт экспортыг адуу болон төлийн мах эзэлдэг учраас дотоодын нөөц болон үнийн өсөлтөд хүчтэй нөлөөлөөгүй. Харин гол учир зэмлэл нь өвлийн шатхууны хомсдол гэлээ. Тэр нэг оны зааг дээр түншний асуудлууд нэлээд хомссон. Энэ дээр нэлээд бас нэг махны үнийн бас хөөрөгдөл нэлээд нэмэгчүү. Тэгээд залгуулад бас нөгөө цагаан сарын нөгөө баярын өдрүүд ингээд давхцаад байсан. Яг тэн дээр нөгөө эрэлт нэлээд өссөн. Нийлүүлэлт нэлээд багассан. Ийм асуудлууд бас үүссэн болов уу гэж харж байна. За одоогоор бол одоо нэг сарын дараагаас л ихэд одоо шинэ махнууд гараад эхэлнэ. Инхээр бас нэг үн докторчод эхлэх болов уу. Жил бүр хаврын улиралд зориулсан нийслэлээс мах нөөцөлдгөө. Энэ жил нийслэлчүүд 5,000 тонн махны нөөцтэй. Гэтэл 5,000 гэдэг бол өмнөх жилүүдтэй харьцуулахад бага тоо. Өнгөрсөн жил 8,713 тонныг хадгалж байсан. Үүнээс өмнө 6,000 тонноос буусуудаагүй. Өөрөөр хэлбэл эд бэлтгэлийн үеэр хүртэл нөөцийн махаа хангалттай бүрдүүлж чадаагүй байгаа юм а. 2023-аас 24 оны зудны асуудлаас болохоор бараг 10 сая орчим толгой мал бол хорогдсон. За энэний нөлөө одоо бас энэ дээр бас харагдж байгаа байж магадгүй. Ийм шалтгаанууд махны үнийг магнаг болгожээ. Мах бол монголчуудын өргөн хэрэглээ. Өөрөөр хэлбэл гол зардлуудын нэг инфляцийг хөдөлгөгч гол нэрийн бүтээгдэхүүний сагсанд чухал байр суурь эзэлдэг. Энэ сагсан дахь бүтээгдэхүүний үн ханш нь Монгол төгрөгийн үн цэнийг тодорхойлдог гэж хэлж болно. Инфляцийн долларын дөрөв чинь бараг 50% нь бол яг энэ хүнсний бараа болж байгаа. 50% дотор дахиад махан бүтээгдэхүүний бүлэгч нь энэ хүнсний бүлэг дотор энэ өсөж байгаа бүтээгдэхүүнийх нь эзлэх одоо жингэр аваад үзэх юм бол бараг 60-70 орчим хувь нь махан бүтээгдэхүүний өсөлтөөс хамаарч байгаа. Ийм учраас инфляцид нөлөө үзүүлдэг гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, эдийн засагт дарамт үзүүлэхгүй байх үүргийг бодлого тодорхойлогчид, эдийн засагчид хүлээдэг. Японд 2024 онд цаг агаарт хэд халалт үүсэж, цагаан будааны хомсдолд орж үнэн өссөн. Тухайн үед Японы засгийн газар ард иргэдтэй хандан та бүхэнд чирэгдэл учруулж байгаадаа харамсаж байна хэмээн мэдэгдэж байсан билээ. Гэтэл өнөөдөр хамгийн их мах хэргэлдэг ард түмнийхөө өмнө Монгол улсын засгийн газар ямар ч хариуцлага хүлээхгүйгээр үл барам энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй байгаа нь гайхалтай. Хэдхэн хоногийн өмнө засгийн газар махны үнд оролцохгүй гэж байсан ч гинтхэн бодлоо өөрчилж өнөөдөр махны үнэтэй холбоотой шийдвэрийг гаргалаа. Тодорхойлбол нөөцлсөн хоньны махыг 13 мянган төгрөгөөр, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр худалдаалахаар шийдвэрлэлээ. Ингэж нөөцийн махны үнийг бууруулахын тулд засгийн газраас 10 гаруй тэрбум төгрөгийн татаасыг мах бэлтгэгч аж ахуй нэгжүүдэд өгөхөөр болсон байна. За энэ татаасыг салбарын сайдын багцаас гаргах юм байна. Нийслэлээс нөөцийн мах худалдаалах 600 гаруй цэг байгуулсан гэж байсан ч газар дээр нь хяналт шалгалт хийхэд ердөө 375 цэг ажиллаж байсан нь тогтогдсон байна. За эдгээр 375 цэгийн ихэнх нь буюу 250-д нь сүүлийн 1 сарын хугацаанд нөөцийн мах огт ирээгүй гэлээ. Яагаад ийм зүйл болов гэд мах бэлтгэн нийлүүлэгч компаниудаас асуухад Улаанбаатар хотын ерөнхий менежерээс нөөцийн мах худалдаалахыг төр зогсоох чиглэл ирсэн гэх тайлбарыг өгсөн байна. Тухайн одоо компаниудын өөрсдийнх нь өгж байгаа мэдээлэлээр бол 1400 тонн мах бол одоо байна гэдэг зүйлийг ярьж байгаа.
тухайн компаниудаас одоо энэ яагаад энэ тэр байгаа гих 1400 тонн махыг худалдаалахгүй байгаа юм бэ гингүүд нийслэл Улаанбаатар хотын ерөнхий менежерээс энийг одоо худалдаалахыг одоо байж бай гэсэн ийм одоо чиглэл өгсөн гэдэг зүйлийг танилцуулсан. За тийм учраас энэ асуудал бол зохион байгуулалттай байж болзошгүй. Товчоор бол махны үнийг зориудаар өсгөх гэж зохион байгуулалттайгаар ажилласан гэж засгийн газар дүгнэж байна. Харин цаашид нөөцийн мах худалдаалах хугацааг 7 сарын 1 хүртэл сонгож, үнийг нь анх гэрээлж байснаас нь нэмэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Хоньны махыг 13,000, үхрийн махыг 15,000 дээр барих ийм л одоо гол агуулгатай ийм шийдвэрүүд бас гарлаа. Энэ одоо махыг борлуулах явцад гарч байгаа алдаа дутагдлуудыг бас засах, сайжруулах ийм зүйлүүд бас энэ дээр тусгагдсан. Нэгдүгээрт бол одоо юу гэдгийг нэг хүн дээр их хэмжээгээр нь олгох энэ асуудлууд, дээрээс нь одоо ий баримтаа одоо шивэхгүй байх гэх мэт энэ асуудлуудыг одоо шийдэхээс гадна ий баримтгүйгээр борлуулсан одоо мах байгаа бол тэрийгэ эргүүлж нөхөж энэ нөөцийн махны хангалт руу оруулах гэдэг ийм одоо шийдвэр гарч байгаа. Ийхүү засгийн газраас махны үнд оролцсон нь нэг талаар иргэдийн амжиргаа нийгмийн шаардлагыг биелүүлж буй хэрэг боловч нөгөө талаар зах зээлийн зарчмыг эвдсэн хэрэг болж байна гэх шүүмжлэлж гараад байгаа юм. Учир нь хэдхэн хоногийн өмнө эдийн засаг хөгжлийн сайд энх баяр махны үнд төр оролцохгүй гэж хэлж байсан. Харин түүний хэлсэн энэ үг хэдхэн хоногийн настай байсанд тэрээр ийм тайлбар хэллээ. Төрийн оролцоо орох шаардлагагүй зогсуулж ирээд явсан ажил байхгүй да. Өмнө ийм асуудал гараагүй үстэй. Тэгээ асуудал хүндрэнгүүд нь одоо оролцох асуудлаа бид нар ярьж байгаа. Ерөн зарчмын хувьд энэ хүнсний тухай хуулиар тодорхой болгоод орон нутаг, аймгийн нийслэлийн удирдлага орон нутагтаа нөөц бэлдэж 4-5 сарын үеийг одоо зохион байгуулах үүрэгтэй байхгүй тийм хуульчилсан үүрэг нь. Тэгээ нөгөө талаас тэгээд энэ баг хүн дээр нийлүүлсэн махыг нийлүүлэхгүй өндөр үн дээр бас өөр одоо бас зүйл үүссэн гэдгийг тэр хууль хяналттай байгууллагууд яриад эхэллээ. Тэгээ тэр нь аяндаа тодорхой болно биз. Манай улсын инфляцийн сагсны хүнсний бүтээгдэхүүн дотор мах маш том жин дардаг. Энэ утгаараа махны үнийн хөөсрөл зориудаар зохион байгуулсан ажиллагаа байсан бол төр оролцож өнөөдрийн шиг зохицуулалт хийхээс өөр аргагүй гэдгийг хэлж байгаа юм а. Нямбаатрыг хотын дараагаас огцруулсан нь Монгол Ардын намын хуваагдал хурцтаж дээд цэгтэй хөрсний илрэл гэж олон нийт захимсүлжээнд бичицгээж байна. Харин өнөөдөр ерөнхий сайд учрал улсын хурлдах намынхаа бүлгийн гишүүдтэй мэдээлэл өгч Нямбаатрыг огцруулсан нь хуульд заасны дагуу хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүйтэй холбоотой гэж тайлбарлажээ. Хотын даргаыг махны үнийг хязгаарлаагүй гэдэг үндэслэлээр огцруулсан нь утгагүй гих шүүмжлэл олон нийтийн сүлжээнд явж буй. За нөгөө талаар энэ бол хотын даргаыг огцруулах хангалттай шалтгаан мөн гэх байр суурьд ч харагдаж байгаа юм. За улсын хурлдах Монгол Ардын намын бүлгийн гишүүд ч энэ асуудалд хоёр талтай хандаж байна. За энэ дэж өнөө өглөө 10 цагт эхэлсэн улсын хурлдах Монгол Ардын намын бүлгийн хурал өдөр нэг өнгөртөл үргэлжилсэн юм. За энэ үеэр ерөнхий сайд хотын дарга өөрийнх нь үгийг үл тоож хүндэтгэлийн анцсан тухай ярьжээ. За тухайлбал засгийн газраас туулын урдны замын төслийг зогсоох шийдвэр гаргachаад байхад нийслэл үргэлжлүүлж байсан. За үүнийг нь засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас тогтоож газар дээр нь анхааруулга өгч байгаа бичлэгч цацагдсан. За энэ нь угаасаа хоёр талд гарчгаад эвлэж өгөхгүй байгаа Монгол Ардын намын хуваагдлыг улам хорцтгсан явдал болсон. Тэгвэл хотын даргаыг огцруулсан нь намын эв түнжин мууцантай ямар ч хамааралгүй гэж бүлгийн дарга нь ярьлаа. Нийслэлийн удирдлагын асуудал яригдсан. За тэр бол Монгол улсын үндсэн хуулийг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиараа энэ гүйцэтгэх засаглал буюу орон нутаг дахь төрийн төлөөлөгчөөн хэрхэн томилдог, чөлөөлдөг, яаж ажлынх нь үр дүн юмнуудыг дүгнэж барьдаг энэ тэр тусгай зохицуулалтаараа шийдэгдэх ёстой. Тийм учраас Монгол улсын ерөнхий сайдын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал энэ үнийг намын хагарал гэдгийг юм уу, талцал гэдгийг юм уу энэ зүйлтэй холбох боломжгүй. Би энэ үнийг харин шууд хэлчихье. Хотын даргад хариуцлага тооцох нь ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал учир хүндэтгэлтэй хандаж байгааг тэрээр хэлж байлаа. Харин дараагийн хотын дарга хинбэ гэдг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. За хэд хэдэн хүний нэр зэрэгдэж байгаа ч ихэнх нь өөрсдийгөө үгүйсгээд байгаа юм а.
Тэнгэр телевизтэй хамтдаа баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр хүргэлжилж байна. Цөлжилттэй тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал болоход 90 хоног үлдээд байна. Энэхүү хуралд улсын төсвөөс 300 гаруй тэрбумыг зарцуулж нэг их найдын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ. Үүнтэй холбоотой хувийн хвшлийнхэнд ямар боломж байгаа, хэрхэн хамтарч ажиллах тухай өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. COP17 хурал Цэнхэр болон Ногоон гэсэн хоёр бүсэд зохион байгуулагдах юм. Цэнхэр бүсэд нь төрийн тэргүүнүүд болон итгэмжлэгдсэн төрийн байгууллагын төлөөллүүд оролцох бөгөөд ойролцоогоор 2000 төлөөлөгч оролцсон гэж тооцоолжээ. Энэхүү бүсэд хувийн хвшлийнхэн газрын доройтол цөлжилтийг бууруулах төслөө танилцуулж, гадны төлөөлөгчдөөс хөрөнгө оруулалт татах боломжтой байна. Одоогийн байдлаар хувийн хвшлээс 135 төсөл иржээ. Үүнээс эцсийн шатанд 12-ыг нь сонгоно. COP17 хурлаар танилцуулж, хөрөнгө оруулалт татахад нь тусламж үзүүлэн гэдгийг холбогдох албаныхан хэллээ. Хувийн ишлүүдээс санаачлагыг авч тэрний үндсэн дээр бид нэр одоо COP17 дээр хувийн ишлийнхний санаачлагуудыг олонний анхааралд хүртээл болгоно. За үнэхээр одоо сайн төсөл бүс нутгийн хэмжээнд, улс орны хэмжээнд цаашдаа үр өгөөж нь одоо үнэхээр чухал юм байна гэж үзвэл бид нэр хувийн ишлийнхнийг одоо бас хөрөнгө оруулагч нартай холбож өгөх ийм бизнес хэлцээрүүдийг COP17-гээр хийж өгнө. Харин Ногоон бүсэд сонирхсан аж ахуй нэгжүүд болон иргэд нээлттэй оролцох боломжтой гэдгийг холбогдох албанаас мэдээллээ. Ногоон бүсэд иргэний нийгмийн байгууллага болон хувийн хвшлийнхэн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн хөтөлбөрүүдэд нээлттэй танилцуулж хөрөнгө оруулалт татах боломжтой байна. Энэ бүсээс нийт 64 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татан гэж тооцоолжээ. Одоогийн байдлаар 500 гаруй бизнес эрхлэгчид COP17 хуралд оролцохоор бүртгүүлсэн ба үүнд хязгаарлалт тогтоохгүй гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа. Нөгөөтэйгүр энэ хоёр бүсээс гадна зочид буудал аялал жуулчлалын салбарын манай улсыг зорин ирж буй гадны төлөөлөгчдөд зориулсан аяллаа багц үйлчилгээг гаргаж хамтарч ажиллах бүрэн боломж бий гэдгийг хэллээ. Павильон ч юм уу те одоо нэг өөртөө бас спонсороор бас оролцох боломжтой байгаа гэдэг манай COP17 ажлын албаныхан бас хэлсэн. Энэ болохоор илүү ногоон бүс дээрээ дагнаж ажиллана. Ногоон бүс бол бүхэн болгоод нээлттэй. Энийг бол тоо хязгаарлахгүй Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн аж ахуй нэгжүүд, төрийн болон мэрэгжлийн холбоод local communities бүгд ороход нээлттэй байх бол мэрэгжлийн холбоод банк санхүүгийн байгууллагууд маш ихээр оролцсон. Энэ олон улсын байгууллагуудтай хамтарч сан солилцох, нетворкинг үүсгэх, цаашлаад хамтарч үйл ажиллагаа явуулах боломжуудыг Монголын дотоодын хувийн аж ахуй нэгжүүд маань нээлттэй гарч байгаа. COP17 хурлын зохион байгуулалтын бэлтгэлд нийт 780 гаруй ажлыг төлөвлөжээ. 3 сарын хугацаа үлдсэн байхад бэлтгэл ажлынхаа ердөө талыг нугалж, зарим ажил нь хоцрогдолтой байгаа гэлээ. Тухайлбал Ногоон бүсийн бүтээн байгуулалтын ажилд төсөв тавигдаагүй ба үнийг нийслэлийн захирагчийн ажлын албаныхан хувийн хвшилтэд хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. Гэхдээ энэ ажил одоо хэрн нэлээгүй хоцрогдолтой байгаажээ. Нөгөөтэйгүр веб хуудас үүсгэх ажил нь мөн орчуулгын асуудлаас болж хоцорч байгааг холбогдох албаныхан хэлж байна. COP17 хурлаар 196 орны 10,000 гадны төлөөлөгч ирнэ гэж төлөвлөд байгаа юм а. Хувийн хвшлийнхний уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэр дундаа цөлжилттэй тэмцэх шийдэл бүтээгдэхүүнээ танилцуулж хөрөнгө оруулалт татах гол талбар бол цөлжилттэй тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын Ногоон бүс юм. Зохион байгуулагчдын хойш тавьж байгаа энэ бүсэд төрөөс гадуур хамтын ажиллагаа бий болдог. Төрийн бас байгууллага, аж ахуй нэгжүүд болон хотууд хоорондоо шууд харилцан амжрах боломж энд бүрддэг. Тэгвэл өнгөрсөн жилийн 11 сард болсон COP30 хурлын Ногоон бүс ямар байсныг одоо зөвлөе. Бразилийн Белем хотод болсон уур амьсгалын өөрчлөлтийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн талуудын баг хурал буюу COP30 хуралд улс орнуудын болон төрийн бас байгууллага, хувийн хвшлийн нийт 150 орчим павильон засагдсан байсан. Хурлын талбай нь Цэнхэр Ногоон бүсүүдэд хуваагддаг бөгөөд Цэнхэр бүс нь уур амьсгалын бодлогын жинхэнэ шийдвэрүүд хэлэлцэгддэг буюу нэгдсэн үндэсний байгууллагын хатуу хяналттай албан ёсны хэлэлцээрийн бүс юм. Цэнхэр бүсэд улс орнуудын төрийн тэргүүд, нэгдсэн үндэсний байгууллага, зарим төрийн бас байгууллагын зэрэг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй хүмүүсийг орохыг зөвшөөрдөг. Хамгаалалт маш өндөр, хэвлэл мэдээлэлч мөн хязгаарлагдмал, зөвхөн тусгай мандаттай хүмүүс л орох боломжтой. Харин Ногоон бүс нь COP-ийн хамгийн олон нийтэд нээлттэй хэсэг юм. Ногоон бүсэд ямар нэг мандат шаардлагагүй бөгөөд иргэд, оюутнууд, бизнес эрхлэгчид гээд сонирхсан хэн бүхэн орж үзэх боломжтой. Ногоон бүсэд инновац шийдлүүдийн үзэсгэлэн, ногоон технологи, сэргийгдэх эрчим хүч, ухаалаг хот, хог хаягдлын шийдэл зэрэг байгаль хамгааллын стартапууд
өөрийн павильонороо дамжуулан өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулж хөрөнгө оруулалт татах боломжтой байдаг. COP30 хурал нь Бразилийн Амазоны бүсэд орших Белем хотод зохион байгуулагдсан бөгөөд ногоон бүсэд Бразилийн өнцөг булан бүрээс ирсэн уугуул иргэд өөрсдийн байгаль орчныг хамгаалах, газрын тос олборлохын тулд газар нутгийг нь булаахгүй байх, чулуучсан түлшнээс татгалзахыг уриалсан павильонуудыг засаж, уур амьсгалын өөрчлөлт тэдний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг боддоор харуулж байсан юм а. Мөн COP30-ийн ногоон бүсэд уугуул иргэдийн гар хийцийн бүтээгдэхүүн, өөрсдийн үйлдвэрийн кофе цайнаас ахуулаад томоохон компаниуд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх шийдэл бүтээгдэхүүнүүдэд танилцуулж байлаа. Тусгай мандат шаардлагагүй учраас ногоон бүсэд цэнхэр бүстэй харьцуулахад хурлын турш хөл хөдөлгөөн хамаагүй их бужигнаж байсан юм а. Уур амьсгалын санхүүжилт нь 100 тэрбум Америк доллараар хэмжигддэг. Тийм ч учраас дэлхийн улс орнууд, төрийн бус байгууллагууд, компаниуд уг хурлын үеэр улс их орноос сурталчлах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогоо танилцуулах, технологийн шин шийдлээ танилцуулж хөрөнгө оруулалт татах зорилготойгоор павильоноо засдаг байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын 9 жилийн дараах Бээжинд хийсэн түүхэн айлчлалын дараагаар Орос Албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин мөн энэ 7 хоногийн 2 дахь өдөр Бээжин хотноо төрийн айлчлал хийх гэж байна. За Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путины Бээжин хотноо хийж байгаа энэхүү 2 өдрийн турш үргэлжлэх айлчлалтай холбоотой олон анхаарлагдаж байгаа нэг мэдээлэл байгаа нь яхаарахгүй Дональд Трампын айлчлалаас төд удалгүй болж байна гэдэг нэг. За Америк нэгдсэн улс болон Хятад улсын тухайд хоорондоо тариф, за мөн худлааны асуудлууд, за Ираны дан, Украины дан гэдэг одоо Тайван гэдэг олон асуудлууд дээр санал зөрөлдөөнтэй зүйлсүүд байгаа, шийдвэрлэх шаардлагатай зүйлсүүд бол байсан. Тэгвэл Дональд Трампын айлчлал дуусаад, өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт дуусаад 24 цагч өнгөрөөгүй байхад бол Кремлээс болон Бээжингээс Орос улбаны улсын ерөнхийлөгчийг Бээжин хотноо төрийн айлчлал хийх гэж байна гэдгийг бол баталсан албан ёсны мэдээллийг бол гаргасан байдаг. Орос улбаны улс болон Хятад улсын харилцаа холбооны тухайд хоёр улс хоорондоо хязгааргүй түншлэлийн бол ийм харилцаатай гэрээтэй улсууд байгаа. Энэхүү хязгааргүй түншлэлийн гэрээг 2022 онд Украины дан эхлэхийн өмнөхөн бол талууд зарлаж байсан байдаг. Тэр хугацаанаас хойш Орос улбаны улсын хувьд бол яхаарахгүй барууны улс орнуудаас ихээхэн хоригуудад өртсөн. Тухайлх юм бол Европын улс орнууд Орос улбаны улсаас эрчим хүчний хувьд хэд хамааралтай байдлаа бууруулах гэж бол сүүлийн 4 жилийн турш ажиллаж хичээж байгаа. Нэмээд Америк нэгдсэн улс санхүүгийн орчинд эдийн засгийн хувьд бол Орос улбаны улсын эсрэг томоохон хоригуудыг бол тавиад байгаа. Тэгэхээр ингээд ирэхээр Орос улбаны улсын талд Хятад улс болон Энэтхэг за мөн Төв Азийн улс орнуудтай илүү харилцаа холбоогоо сайжруулах, гүнзгийрүүлэх ийм шаардлага бол яхаарахгүй байгаа. За үүний хамгийн том жишээ нь бол Хятад улс яхаарахгүй мөн гэсэн. За хоёр улсын худалдааны эргэлтийн талаарх мэдээллийг харвал өнгөрсөн онд 228.1 тэрбум $, бол хүрсэн юм байна. За ингэхдээ Орос улс 2149 тэрбум $, худалдааны ашигтай ажилласан байгаа нь за өнгөрсөн он буюу 2024 оныхтай харьцуулахад 55%-аар өссөн юм үзүүлэлт байгаа. За тэгэхээр энэ удаагийн Владимир Путины Бээжинд хийж байгаа 2 өдрийн турш үргэлжлэх айлчлал нь харьцангуй ажил хэргийн шинжтэй ийм айлчлал байх болов гэсэн ийм таамаглалыг судлаачид бол төвшүүлж байгаа. За энэ дундаа Монгол улстай хамаатай нэг зүйл яригдаж магадгүй байгаа нь Сибирийн хүч 2 байгалийн хоолойн төсөл гэж хэлж болно. Энэхүү төсөл батлагдах юм бол за Оросын Ямалийн хойгоос жилдээ 50 тэрбум метр байгалийн хий Монгол улсын нутгаар дамжаад Хятадын хойд хэсэг рүү нийлүүлэгдэх юм боломжтой болох байна. Хамгийн сүүлд Владимир Путин өнгөрсөн 9-р сард Бээжинд айлчлахдаа талуудын хооронд бол харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан гэдгийг зарлаж байсан. Мөн өнгөрсөн 12-р сард Орос улбаны улсын шадар сайд Александр Новак Сибирийн хүч 2 төслийн арилжааны гэрээнүүдэд гарын үсэг зурах бэлтгэл эцсийн шатандаа орсон гэсэн ийм мэдээллийг өгсөн байдаг. За тэгэхээр хоёр улсын ерөнхийлөгч нарын хамгийн сүүлд уулзсан айлчлалууд, уулзалтуудын талаар товч мэдээлэл өгвөл за өнгөрсөн оны 9-р сард Владимир Путин Бээжинд, за түүний өмнө 5-р сард Ши Жинпинг Орос улбаны улсад тус төрийн айлчлалуудыг хийж байсан. Тухай бүрт хоёр улсын ерөнхийлөгч нар барууны улс орнуудын хэд давмгайлал за мөн нэг талд ийм үзэл баримтлалыг эсэргүүцнэ гэдэг дээр санал нэгдэж байгаа гэдгээд илэрхийлж байсан. Талуудын дараагийн уулзалтын тухайд энэхүү энэ 7 хоногт болох гэж байгаа уулзалтаас гадна Хятад улсад болох АПЕК буюу Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтын үеэр дахин Владимир Путин Бээжинд айлчилж магадгүй гэсэн ийм мэдээлэл байгаа юм а. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Бүгд найрамдагчдад ард улсын дарга Ши Жинпинг нарын Бээжин хотноо хийсэн дээд хэмжээний уулзалтын дараагаар олон улсын хөрөнгийн зах зээл томоохон уналтад ороод байна.
Тодорхойлбол энэ уулзалт хөрөнгө оруулагчдын зах зээлийн хүлээлтэд хүрсэнгүй. Nasdaq индекс 1.3 хувиар, S&P 500 индекс 1.9 хувиар тус унаж, Dow Jones индекс 242 нэгжээр буюу 1.5 хувиар буурлаа. Энэхүү уналт нь Америк нэгдсэн улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд болох Dow Jones индекс түүхэндээ анх удаа 50,000 нэгжийн босхийг давж, S&P 500 индекс 7,500 нэгжээс дээш гарч, шин дээд амжилт тогтоогод байсан хүчтэй өсөлтийн яг дараагаар ажиглагдаж байгаа юм а. Зах зээлийн энэхүү савлгаа газрын тосны ханшийн огцом хөдөлгөөн улам дамжруулж, Brent төрлийн газрын тосны ханш 3 хувиар өссөн. Нэг баррел нь $109 төржээ. Үүний энэхүү огцом хөдөлгөөнд ерөнхийлөгч Дональд Трампын орох дорндын ормозын хоолой асуудлаар хийсэн зөрүүтэй тодорхойгүй мэдээлэл шууд нөлөөлсөн бөгөөд эрчим хүчний үнийн өсөлт нь бондын зах зээлд шууд нөлөөлж Америк нэгдсэн улсын 10 жилийн хугацаатай засгийн газрын бондын өгөөжийг 4.5%-аас давуулан сүүлийн 1 жилийн хугацаанд хамгийн дээд түвшинд өрлөө. Инфляц болон бондын өгөөж нь сүүлийн 7 хоногудад хэд өндөр өсөлт үзүүлээд байсан технологийн салбарын хувьцаануудад хамгийн хүнд цохилтолж хөрөнгө оруулагчид ашгаа бэлэн мөнгө олгох хөдөлгөөнийг эхлүүлсэн байна. Тухайлбал хагас дамжуулагчийн салбарын хамгийн том тоглогч болох Nvidia компани үүсгэн байгуулагч Jensen Huang энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд гинэт гарч ирснээр тус компани хятадтай холбоотой үйл ажиллагаа цаашид хэрхэн өрнөх вэ гэдэг асуултыг дагуулсан. Гэхдээ тус компани үүсгэн байгуулагчийн бүгд найрамдахад ард улсдах айлчлалын дараа Nvidia компани нэг хувьцааны ханш 2 хувиар буурсан нь хүлээлт буурсныг илтгэж байна. Мөн дэлхийн хамгийн чинэлэг эрхэм болох Elon Musk айлчлалын бүрэлдэхүүнд багтсан ч түүний удирддаг Tesla компани нэг хувьцааны ханш өнгөрсөн баасан гарагт 4 орчим хувиар унаж хаагдсан байна. Харин Apple компани хувьд бүгд найрамдахад ард улстай чип үйлдвэрлэлийн урьдчилсан хилэлцээр хийсэнтэй холбоотойгоор энэхүү уулзалтын дараачаар хувьцааных нь ханш 1 хувиар өссөн байна. Америк нэгдсэн улсын хөрөнгийн зах зээлийн энэхүү уналт олон улсын биржүүдэд хүчтэй нөлөөлж Азийн зах зээлээс өмнөд Солонгосын Kospi индекс 6 хувиар унсан үзүүлэлттэй байна. Сургуулаа төгсгöd ангийн багш болон сургуультай заавал бэлэг өгөх ёстой мэт бичигдээгүй хууль тогтчихсон. За уг нь бол боловсролын яамнаас энэ хичээлийн жилийн төгсгөлд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдэд төгсөлтийн болон үсэглэлийн баяр нэрээр эцэг эхчүүдээс мөнгө татах, багш нарт бэлэг өгөх, зохисгүй зардал гаргахыг хатуу хориглосон. Гэтэл ерөнхий боловсролын сургуулаа төгсөж буй сурагчид 1 сая орчим төгрөгийг төгсөлтөнд зарцуулж байна. За энэ нь тэдэнд багагүй санхүүгийн дарамт болж байгааг хэлж байсан юм а. Айгүй хэцүү лээс. Сонсоод байх гайхс. 700 мянга ч бас чагштай. 12 дугаар ангимчин ангийн аялал, хонхны баяр, тэгээд янз бүрийн цэвэрлэгээний мөнгө дүнгээ. Ер нь аль тэгээ багш нарт өгөх юм ингээд номны хураамж гэх ер нь ихэд сая ер нь төгнөө. Дээшийн хичээлийн бүртгэлүүд чинь нэг хичээл 20 мянгаж би чинь 80-ыг төссөн шүү дээ. Нийт 420 мянгаар монтаж энэ төр бүгдээрээ ороод нэлээд өндөр санагдсан. Эцэг эхчүүдэд сонхны баяр төгсөлттэй холбоотой нэг төгрөгч хурааж болохгүй ба тэдэнд санхүүгийн хүндрэл учруулахгүй байх боловсролын сайдын тушаалын хэрэгжилт хангалтгүй байна. Тухайлбал сүүлийн 1 сард ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг хууль бус мөнгө хураасан 258 гомдол ирсэн гэлээ. Үүний 70 гаруй хувийг төгсөлтийн баяртай холбоотой гомдол эзлэж байгаажээ. Одоо шалгалт авж байгаа багшид хоол цайны мөнгө за энэ эдгээр мөнгнүүд одоо бүгдээрээ хууль бас төлбөр хураамжт орно. Энийг бол одоо хурааж авч болохгүй. Засгийн газрын 11 мэдээлэл гомдол саналыг авдаг энэ 7 унаа эцэг эхчүүд хандаж нийслэлийн боловсролын газрын салбарын хяналтын хэлтэст өргөдөл гомдлоо өгч шийдвэрлэж байгаа. Нөгөөтэйг өөр төгсөх ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалт өгөхдөө нэг хичээлийн шалгалтын хураамж гэж 20,000 төгрөгийг төлж байна. Нэг хүүхэд ойролцоогоор 3 хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч 60,000 төгрөгийг төлж байгаа юм а. Жил бүр ойролцоогоор 40,000 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтыг өгдөг ба сурагчдаас хамгийн багадаа 2.4 тэрбумын хураамжийг төвлөрүүлж байна. Үүнийг юунд зарцуулдаг тухай холбогдох албанаас тодруулахад сурагчдад шаардлагатай харандаа баллуур болон шалгалтын материалыг бэлтгэхэд зарцуулдаг гэлээ. Тамс багш нарын цайдан хүйс за тэгээд тамирчдын заалтад шалгалтын материал өгж байгаа харандаа баллуур тэр бүх зүйлийн асуудал байдаг.
Боловсролын яамнаас жил бүр тушаал шийдвэр гаргаж мөнгө татахыг хориглодогч энэ нь цаасан дээр л хэрэгжсээр байна. Төгсөлтийн баяр уг нь эрдмийн баяр баймаар гэтэл өнөөдөр мөнгөө хураалгасан нь баярлаж мөнгөгүй нэг нь анги хамт олноосоо тусгаарлагдаж байна. Үүнээс гадна нислэлтийн ерөнхий шалгалтын хураамжаа түлж чадахгүй бол шалгалтаа өгч чадахгүй эрсдэлж хүүхдүүдэд тулгамдж байгаа юм а. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.